Хүмүүс надаас баян яаж тань шиг мундаг ном уншдаг болох вэ гэж баян асуудаг. Үгүй яг асуудаггүй л те. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан эсвэл би баян ярьдагчлан би англи хэлийг бидаад сурсан. Тэгээд одоо ном уншаад ойлгодог болоод та нарт тайлбарлаж өгдөг болтлоо. Self-made reader болсон байгаа. Энэ бичлэгээр би англи хэл дээр ном унших нийт 10 зөвлөгөө болон хамгийн сүүлд нь яг одоо уншиж эхэлж болох 3 номны зөвлөгөө тэгээ бас жижигхэн бэлэгтэй байгаа шүү. Тэгэхээр бичлэгээ дуслан үзээрэй. Ер нь англи хэл дээр ном уншина гэдэг бол мэдлэгээ дэлхийн хажуугаар англиээ сайжруулах хамгийн хүчтэй аргуудын нэг. Тийм ч учраас би энэ сүгээ анх та нарт англи хэл дээр ном тайлбарлаж өгөнгөө өөрийнхөө ч гэсэн англи хэлнийхаа чадварыг сайжруулах зорилгоор нээжсэн. Тэгэхээр тал талдаа ашигтайгааз баян бишэлтэй. Гэтэ заримдаа надад англи хэл дээр яаж үр дүнтэйгээр ном унших вэ гэдэг асуултууд ирдэг. Тэгээ тэр асуултанд ч гэсэндээ хариулангаа өөр англи хэл дээр ном унших сонирхолтой сонирхолгүй ч байсан байж магадгүй энэ бичлэгийг үзээ сонирхолтой болох болов уу гэж бодоод энэ бичлэгээ хүргэхээр шийдсэн байгаа. Англи хэл дээр ном уншиж эхлэх хамгийн ихний зөвлөгөө болохоор амархан номноос эхлэх. Хүмүүс өөртөө хатсан том ном барьж аваа шантрах магадлал айгүй их байдаг байхгүй юу? Миний хувьд ч гэсэндээ ерөнхийдөө тийм байсан. Миний хамгийн анхны барьж авч ирсэн ном болоод ирэхээр Contagious гэдэг ном байсан. Ер нь бол маркетингийн талаар ном байсан байхгүй. Миний сонирхлыг айгүй их татаад тэгээ би нэг л уншиж чадах юм шиг санагдаад барьж авч ирсэн. Гэхдээ хамгийн ихний ном байсан болооч тэр яалтчгүй маш их хүнд үг хэлэхтэй. Одоо бодохоор бол тийм ч хүнд үг хэлэхтэй байгаагүй л байсан байгаа байхгүй. Би тэр үедээ хамгийн ихний номороо тэр номыг шууд сонгочихсон болохоор надад хүнд санагдсан байгаа юм. Тэрнээсээ болоод бол англи хэл дээр ном унших хэцүү юм байна гэж бодоод шууд англи хэл дээр ном унших бодлоо хайжсэн. Хэрвээ миний бичлэгүүдийг үздэг хүн байх юм бол намайг хамгийн анх англи хэл сурч хахад намайг чиглүүлж ирсэн гэд охин гэж ярьжсэн шүү дээ. Тэр охин болоод ирэхээр Lingors гэдэг вебсайт дээр ном уншдаг. Вебсайт нь яадаг вэ гэхээр өөрийнхөө төвшнөөрөө ингээд номоо сонгочиж болдог. Нэгээс 10 төвшөнтэй 3 дугаар төвшин бол 3 дугаар төвшний ном уншдаг, 4 дугаар төвшин бол 4 дугаар төвшний ном уншдаг. Тэр охин болохоор ном уншсаар байгаад IELTS-ийн 7.5 авсан гэвэл та нар итгэх үү? Тийм мундаг охин байсан. Тэр охиноос урам зориг аваад дахиад ном уншиж эхлэхээр шийдсэн байгаа. Lingors л тэрхээрээ төлбөртэй сайт байхгүй юу? Тэгээ би төлбөр төлөхийг хүсээг болохоор шууд Google-ээс хайж байгаа The Little Prince гэдэг номыг хамгийн анх уншижсэн байгаа. Энэ л тэрхээрээ хүүхдийн зохиол, гэхдээ айгүй алдартай зохиол. Надад бол тухайн үедээ маш их таалагдчихсэн. Өгнүүд нь ч гэсэндээ үлгэрийн ном болохоор айгүй амархан, айгүй урамтай санагдаж байгаа юм чи ингээд ойлгоод байгаа болохоор за англи хэл дээр ер нь ном ингээд уншаад аж болох юм байна гэдэг бодол төрөөд тэгээд үргэлжлүүлж англи хэл дээр ном уншаа. Тэрийгээ баг багаар хүндрүүлсээр хагаад одоо шинжлэх ухааны ном хүртэл ингээд барьж аваад уншиж байна. Тийм учраас багаар эхлээд дэвшлээрээ. Хоёр дахь зөвлөгөө нь ном авахдаа аль болох очиж авах юм бол зүгээр тэр нөгөө номнуудын бүх жанруудыг хараад аль сонирхол татсан номоо барьж авахгүй болол яг энэ ном зүгээр шүү гэж хэлчихэнгүүт сонирхоогүйгээсээ болоод тэр номыг хаях магадлал айгүй өндөр байдаг. Энэ тэр ном дээр бол гадаад номнууд зөндөө байдаг. Сүүл би Instagram дээр номны талаар ярьсан чинь над руу чад бичсэн гадаад ном худалдаа гэсэн бас Instagram байсан би та нарт тийш оруулж чинь бас гадаад номууд айгүй хэд юм бэлээ. Худалдагчаас нь ч юм уу тэр зөвлөхөөс нь асуухаас бол битгий агаараа би нэг ийм төрлийн төвчөнтэй хүн ийм ном ингээ хайж байгаамаа гингөө тэр хүмүүсийн угаасаа ажиллана л бид нарт зөвлөгөө өгөх юм чинь. Тэгэд аль болох өөрийнхөө дуртай өөрийнхөө сонирхлыг татсан номноос эхлэрэй гэж хүсэж байна. Тэгээ яг миний түрүүний хэлсэн шиг маркетинг ном ямар гоё юм бэ гэж шууд барьж авахгүй төвшөндөө харуулад гэхдээ сонирхлыг нь татдаг. Жишээлбэл уран зохиолын ном сонирхолтой бол уран зохиолын ном, хувийн хөгжлийн ном сонирхдаг бол хувийн хөгжлийн ном гэх мэтчлэнгээр. 3 дахь зөвлөгөө бол хэрвээ ном унших нь хэр хэцүү санагдаад ах юм бол монгол хэл дээр аль хэдийн уншчихсан номоо англи хэл дээр унших. Мэри Кондогийн нэг эмэгтэй амьдралын талаар номыг монгол хэл дээр уншчихсан байсан байхгүй юу? Тэгтээ та хэдэд ярьж өгтөө би тэрийгээ дахиж англиар нь уншиж өөртөө сануулад тэгээ тайлбарлаж өгсөн. Монгол хэл дээр аль хэдийн уншчихсан байсан учраас тэрийг англи хэлээр уншихад бол харьцангуй гайгүйсэн. Хэрвээ ном уншиж эхлэх үнэхээр хэцүү санагдаад ах юм бол аль хэдийн монгол хэл дээр уншчихсан өөрт чинь гоё санагддаг тэр номыг хайж болоод англи хэл дээр унших юм бол илүү төхөм санагддаг юм билээ. Жишээлбэл миний хувьд бол класс хүн болгон алхимжийг бараг уншчихсан байх. Нэг хэсэг бол нэлээд тренд болж байсан. Монголоор нь худалдаж аваад уншсан ч болно. Яагаад гэх юм бол алхимч чинь нэг зузаан ном биш шүү дээ. Алхимжийг эхлээд монгол хэл дээр нь уншаад араас нь дахиад англи хэл дээр нь унших юм бол илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Богинохон ном тэгээд маш олон үйл явдал гэс болоод өнгөрчдөг учраас уйдах заагүйгээр уншиж дуусгадаг. Би бол тэгжээсээ яг алхимжийг бараг худалдаж авангуудаа автобусны дотор бараг уншаад дуусгачлаа. Би нэг хурдан уншдаг дач биш ер нь зүгээр тэгэхэд зам нэлээд төвчирж исэн. Монгол хэл дээр ч гэсэндээ амархан ном олж аваад тэрийгээ дуусгаад араас нь англиар нь бас уншиж болно. 4 дахь зөвлөгөө бол хамгийн чухал зөвлөгөө өдөр болгон тууштай унших. Өдөрт хэдэн хуудас унших нь юусаа хамаагүй өдөрт 1-2 хуудас гүйлгсэн ч болно. Бид нар нэг удаадаа нилээх уншиж агаад тэгээд хэцүү санагдаад хаяад дахиж нөгөө номоо барьж аваад ингэнгүүт арай гэж ойлгож ирсэн юм а буцаагаал ойлгодгоо те. Тийм учраас маш их хэмжээгээр нэг дор унших нь гол нь биш. Өдөр болгон тууштайгаар уншина гэдэг маань
биднэрт хамгийн гол акцийг авчирдаг зүйл шүү. Энэ дээр нэмээд хэлэх юм бол манай өглөөний уншлагын анги болол удахгүй эхлэх гэж байгаа. Barnes Essential Words for the IELTS гэдэг номны эссенүүдийг өдөр болгоно 1 цаг уншаад тэрний ханшин үгийг нь цээжлээд дүрмийг нь ярилцах ийм анги байгаа. Тэр эссен л тэрхээрээ дандаа өөр төрлийн академик эссенүүд байдаг учраас одоо нэг эссе уншлаа гэхэд одоо тэр эссетэй холбоотой жишээлбэл нүүдэлтэй холбоотой байх юм бол нүүдэлтэй холбоотой үгнүүдийг цээжүүлдэг, технологитой холбоотой байх юм бол технологитой холбоотой үгнүүдийг цээжүүлдэг гэх мэтчлэн маш олон төрлийн өөр үгнүүдийг эссегээр дамжуул цээжлэх даваа талтай байдаг. Ингээд надаас өдөр өглөөний уншлагыг хийх боломжтой юу гэж асуусан. Одоогийн байдлаар бол миний өглөөний уншлагыг явуулж байгаа гол зорилго нь өглөөний дадал бүтээх учраас өглөөнөө л ер нь явуулах сонирхолтой байгаа. Өглөө гоё эрт босоод өглөө эртчих юм бол өдөр айгуугаа урт санагддаг шүү дээ. Тийм болохоор өглөө эрт босоо шинэ дадал бүтээнгээ англи хэлээ сайжруулах хүсэлтэй байх юм бол манай өглөөний уншлаганд нэгдэх боломжтой шүү. Хэрвээ төвшин арай болоогүй би анхан шатны дүрмэж мэдэхгүй гэж байгаа хүмүүс манд байх юм бол манай 21 хоногт 100 дүрм үзэж дуусгах амбицлог анги маань ч гэсэндээ давхар эсэлтэй авч байгаа. Заавал анхан шатны дүрмийг гэлтгүй ер нь дүрмээс сэргийх хүсэлтэй хүмүүс ч гэсэндээ ороход буруудахгүй юм ин байгаа шүү. Тэгэхээр доотлын скрипшнсгээр бүртгүүлээд өсөж дэвших хүсэлтэй хүмүүстэй хамт англи хэл дээр уншлага хийх дадлаа бүтээгээрэй. За түрүүний өглөөний уншлагаас үргэлжлүүлээд дах зөвлөгөө маань аль болох өөр төрлийн сэдвтэй номнуудыг унших. Жишээлбэл түүхийн ном унших дуртай байлаа гэдэг дандаа түүхийн ном уншаад ах юм бол бид нэр зөвхөн түүхтэй холбоотой үгийн сангаа баяжуулах байхгүй юу? Түүхийн номонд дуртай юм чинь ерөнхийдөө уран зохиолын номонд дуртай байх магадaltaй гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас түүхийн номчныг уншиж үзээ, дахиад уран зохиолын өөр номнууд ч гэсэндээ уншиж үзээд аль болох өөр төрлийн ном унших юм бол бид нар өргөн хүрээний үгийн сантай болно. Англи хэл дээр ном уншиж байгаа гол зорилго маань англи хэлээ сайжруулах учраас эхэндээ болвол мэдээж дуртай номоо барьж аваад англи хэл дээр ном унших дадал суулгасныхаа дараа өөр төрлийн өөр үгийн сантай номнууд барьж авна. 6 дахь зөвлөгөө маань маш олон хүмүүсийг эргэлзүүлдэг асуудал болов уу гэж би бодож байна. Яг ном уншихдаа толь бичиг хэрэглэх ёстой юм уу, эсвэл юм уу гэдэг. Миний хувьд л тэрхээрээ ном уншихдаа толь бичиг аль болох ашигладаггүй. Миний хувьд хүртэл тэр номны бараг 30% ингээ мэдгүй хүмүүдэр дүүрэн байгаа байхгүй юу. Тэгээ би тэр олгоныг ингээл орчуулад авах юм бол миний нөгөө нэг ном уншиж байгаа гоё үйл хэрэг маань айгүй утгагүй хичээлээгээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөх байхгүй юу. Ихэнх үед бид нэр тэр үгийг мэдгүй байсан ч гэсэндээ тухайн өгүүлбэрээс нь тэр үгийн утгыг ойлгох боломжтой байдаг. 7-д өөрийгөө хүчээр ном уншуулах арга бол мэдээж номын клубт явах. Зэрэгцээд хүмүүс ном уншаад байгаа юм чинь ном уншихгүй байхаас өөр аргагүй. Тэгээ дээрээс нь нөгөө номныхаа талаар хилэлцүүлэг өрнүүлдэг учраас илүү сайн ойлгох даваа талтай. Хэрвээ ойр хавьд чинь англи хэл дээр ном уншдаг номын клуб байхгүй бол би жоохон завтай болоод магадгүй номын клуб нээх бах. Тийм учраас миний Instagram хуудсыг дагаад хүлээж байж болно шүү. Гэхдээ бас англи хэл дээр ном уншдаг зөндөө олон группүүд байж магадгүй та нар өөрсдөө бас хайгаад үзээрэй. За дараагийн зөвлөгөө маань болоод ирэхээр ном уншихаар өөрийгөө хязгаарлахгүй ном бас сонсож болно. Ном сонсох юм бол сонсох чадвар давхар сайжраад зогсохгүй. Автобусанд ч юм уу энэ тэнд ингээд алхаад явж байхад тэр цагаа үр бүтээлтэйгээр ашиглах боломжтой. Энэ 8 дахь зөвлөгөөн дотроо бүр агсан шатны зөвлөгөө өгөх юм бол номоо уншингаа сонсох юм бол бүр үр дүнтэй. IELTS-ийн 7.5 авсан охин гэж ярьжсэн шүү дээ, тий. Номоо сонсонгоо ингэж уншдаг. Тэг би яагаад тэгж байгаа асуусан чинь нүдээр ороод, чихээр ороод бүр ингэ илүү сайн ойлгож байгаа юм шиг санагддаг гэж ярьжсэн. Би хэдийгээр тэгдэггүй ч гэсэндээ үнэхээр хурдан хугацаанд англи хэлээ сайжруулах сонирхолтой хүмүүс байх юм бол энэ аргыг бас ашиглаж болно шүү. Гэхдээ миний хувьд бол аудио бүкийг хэрэглэдэг ялангуяа дасгал хийж байхдаа давхар айгүй үр бүтээлтэй байгаа юм шиг санагддаг. Дараагийн зөвлөгөө бол 2000 оноос хойш болж үл 2010 оноос хойш бичигдсэн номнуудыг унших. Яагаад гэх юм бол энэ номнууд нь орчин үеийн үг хэллэг гэхдээ тийм учраас бид нарт ойлгоход илүү эвтэйхэн. Дээрээс нь эдгээр номнуудыг уншсанаар бид нар яг өнөө үед англиар ярьдаг хүмүүс ямар үг хэллгүүдийг ашигладаг вэ гэдгийг харж болно. Жишээлбэл та нар Friends үзэх юм бол Friends дээр яригддаг үг хэллэг, хошин яриануудыг заримыг нь орчин үед хэрэглэхэд айгүй хэцүү байдаг шүү дээ, тий. Oh, and don't worry, I'm totally okay with the gay thing. Хэдийгээр мэдлэг олгох, урам зориг өгөх маш гоё юмнууд 2010 оноос өмнө хэвлэгдсэн байдаг ч гэсэндээ бидний зорилго бол англи хэлээ сайжруулах юм чинь 2010 оноос хойш бичигдсэн номнуудыг сонирхож үзээсэй гэж хүсэж байна. Хамгийн сүүлийн зөвлөгөө маань л тэрхээрээ төвчээртэй байх. Мэдээж нэг өдрийн дотор ном уншаа сурчихна гэж байхгүй. Эхэндээ бол мэдээж хэцүү байна, ойлгохгүй байна. Нэг хугацаа дахин уншина. Тэгэд энэ юусоо энгийн зүйл гэдгийг ойлгоорой. Тэг бусдаа өөрийгөө харьцуулаад бус хүмүүсийн мундаг уншиж ахт чинь би юусоо ойлгохгүй нэг өргөө тэгж юусоо болохгүй. Надад бол хамгийн анх тэр нэг Contagious гэдэг тэр номыг уншихад яг тийм мэдрэмж төржсэн байхгүй. Би ямар юм бэ гэл нөгөөдхөө уншиж чадахгүй тэгжсэн. Тийм учраас хэрвээ анхан шатны дүрмээ мэддэг, ойр зүрүүгээ мэддэг байх юм бол ном унших бүрэн боломжтой. Харин
тууштай байдал, төвчээртэй байдал гэдэг бол хамгийн чухал зүйлээ. Тийм болохоор нэг хэцүү номтой тааралдангуудаа хэцүү юм байна гэрүүсээ хайж болохгүй. Бүр зууралдаа дуусгаарай гэж хүсэж байна. Миний хувьд л тэгэхээр хамгийн хэцүү ном Sapiens байсан байхгүй юу? Шинжлэх ухааны номын хувьд бол ном. Гэхдээ яг хуу энгийн хүнд бол хамгийн ойлгомжтойгоор бичсэн ном л да. Гэтэл надад бол хамгийн анхны шинжлэх ухааны ном байсан болохоор айгүй хэцээсэн. Тэгээд та нар харах юм бол би бүр энэ номыг маш их ингэж тэмдэглэл хийж ингэж уншиж исэн. Шинэ үг байх юм бол бүгднийг ингэж тэмдэглээл ер нь зовж уншиж исэн ном баггүй юу? Хэдийгээр ингэж зовж уншсан ч гэсэндээ энэ номны ард гарсны дараа бол би бүр ямар ч номыг уншиж чадах юм шиг тийм их урам зориг орж исэн. Нэг удаа яаж ижагаад нэг номны ард гараарай. Ягаад гэх юм бол эхлэл гэдэг бол альва ажлын 50%, нэг номны ард гарч ийнаа л гэдэг чинь ажлынхаа 50% ард гарч ийнаа л гэсэн үг. Тийм учраас нэг ном барьж аваад тэрнийхээ ард яаж ижагаа зүтгээд гараарай, битгий шантраарай. Тэгээ хамгийн сүүлд миний зөвлөх 3 төрлийн ном байгаа. Гэтэ намайг инстаграмаар дагдаг хүмүүс бол мэдэх бах миний энэ хайртай 3 номыг. Хамгийн ихнийх нь болохоор миний түрүүнд дурдсан Алхимч. Энэ ном болоод ирэхээр надад бол анхлан уншигчдад хамгийн эвтэйхэн ном юм болов уу гэж боддог номнуудын нэг, бас сонирхолтой. Хоёрт надад айгүй гоё санагддаг ном бол мэдээж Tuesdays with Morrie. Tuesdays with Morrie бол үнэхээр үзэсгэлэнтэй зохиол. Тэгээ дээрээс нь маш нэмгэн. Тийм учраас монгол хэл дээр байх юм бол мэдээж эхлээсэн тусдал нь бол дараа уншиж байгаа. Гэхдээ англи хэл дээр бол анх удаа уншиж байгаа учраас жоохон удаа унших байх. Гэхдээ уншиж дуусны дараа бол дахиж англи хэл дээр ном унших сэтэл бол угаасаа төрөөлөх ном. Хамгийн сүүлийн ном болохоор хувь хүний хөгжлийн ном, түрүүн хэлсэнчлэн хувь хүний хөгжлийн ном бол уншихад хамгийн амархан номнуудын нэг. Тийм учраас classic The Power of Habit гэдэг ном. The Power of Habit гэдэг номыг би дотлын description хэсэг дээр та нарт линкээр оруулчихъя. Тэгэхээр та бүхэн өнгөө татаж авах боломжтой шүү. Тэр номыг татаж аваад өөрсдийнхөө англи хэлнийхаа уншлагын аяллыг шууд эхлүүлэх боломжтой. Энэ үртэл бичлэгийг маань үзэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.